Хүмүүс ч гэсэн YouTube хийгээд ингээд гоё амьддаг болоосэй гэж тухайд айгаа бодож исэн. Тэгээд би ядаж өөрөө эхлээд үзэх хэрэгтэй байх гэж бодоод тэгэл ер нь эхэлчихсэн да. Цөөхөн дүртэй киноны гол дүрд бол анх удаа тоглож байгаа. Багада киног л үзэж өссөн одоо жүжигчдийн нэг штэ тий. Тэгэл ингээд сүрдээл юм яриад гэсэн чи айгаа гоё хүн байж тараад. За баярлалаа. Одоо манай Баргал аимшигын кино гэдэг айгүй тийм сонирхолтой нэртэй. Ер нь бол Инэдмийн тэрний Адлын явдал тийм кино маань одоо өнөөдрөөс бүх кино театруудаар гарч эхэлж байна. Тэгээд нэр нь л одоо Баргал аимшигын кино гэдэг байгаа болохоос ер нь бол суурь нь Инэдмийн Адлын явдал тийм кино байгаа. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд одоо аимшигын бас элементүүд байгаа. Гэхдээ тийм сүртэй аимшиг кинотой харьцуулахаар тийм амар зүйл байхгүй. Анх ингээд зүгээр байжсэн чинь Батаах нөгөө холбогдоод тэгээд маань жүжигчин Батаахтай Монгол даяар мэдэн штэ. Тэгээд би ч нэ Батаахыг танихгүй юм чинь. Тэгээд очиад ирсэн чи сүрдээд миний одоо багада киног л үзэж өссөн одоо жүжигчдийн нэг штэ тий. Тэгэл ингээл сүрдээл юм яриад гэсэн чи айгүй гоё хүн байж тараал. Тэгэл дээрээс нь юм ярьж байгаа надад ийм санал тавих гэж байгаа юм ийм байна ийм байна. Тэгээд хамгийн гол нь киноны санал тавихтаа нөгөө аимшигын Инэдмийн гэсэн жанрын санал тавьж байгаа надад айгүй тийм томор туссан. Тэрнээс биш яг тодорхой хэмжээнд нэг ийм кино гэл надад яг хаяада нэг санал ирд юм аа. Тэгээд би тэд нар дээр жоохон сонирхол байхгүй дээрээс нь биш нэг мэрэгжлийн жүжигчин биш болохоор ер нь тэгээд жоохон татгалцаар өгөөд. Тэгээд яг энэ тохиолдол төр болохоор яг тэр киноны манд жанр нь таалагдаад би ч одоо яг өөрөө аимшигын Инэдмийн кино ер нь байвал үзчихэд идэг тийм төрлийн юм баггүй. Тэгээд ер нь сонирхож үзээгээд зохиолын нь хэлсэн чинь зохиолын нэг тухайд яг эхлээд явж исэн. Тэгээд яг эхлэл нь ялангуяа таалагдаад тэгээд за ер нь хэдүүл цааш өргөжлүүлээд хамт ажиллая гээд тэгээд сая 100 зургандаа явчаад яг өнөөдөр одоо ингээд эцсийн байдлаар кино маань бэлэн болоод гарах гад нээлттэй их гэж байна. За нэг өгсөд гарч ирсэн шүү. Зүлж яах. Хүн малын хөлөөс хол. Машин бил. Хайта мууцаа. Чамайг яах гэж нэвчрвэ? Тэр хараагүй юу? Үч төр. Юунч төр. Хүүхэн. Юу хүүхэн? Сүнсгүүхэн. Яа. Юу яриад байгаа юм бэ? Баба арга чиргаа хэрэглээрээ зарим юм мартаж санаад байна шүү дээ. Одоо тэгээ яа. Надад нэг санаа байна. Ямар санаа? Баргал аимшигын кино. Бүх кино театруудаар. Тэгээ хүүхдүүд энэ тэнд явж явах эсвэл олон хүүхдтэй газар явах юм бол мэдээж тодорхой хэмжээнд хүүхд танил зураг авахлах ч юм уу нэг юм болно л та. Тэгээ би тэрэндээ өөрөө айгу дуртай л да. Угаасаа миний л мөрөдчихсэн л одоо зүйл юм чинь. Тэн дээр бол яг ингээ хальт өнгөцгөн харахад бол жоохон төвөгтэй юм шиг санагдах юмнууд бол байна. Гэхдээ би тэрэндээ өөрөө амар дуртай. Тэг. Ер нь бол би бол багтаа яг ийм бололгоо юм байна даа л гэж боддог. Тийм болохоор тэрэн дээр бол ямар нэг төвшөөгөөд байгаа юм байхгүй. Тэгээд дайлуулах бид нараас киногоо бүх кино театрууд дээр одоо нээгээд ингээд өргөн цар үрээтэй байлгах гэж үзэж байгаа. Тэрнээс биш зөвхөн яг одоо энд хэдэн цагаас гэсэн юм бол байхгүй. Одоо өнөө маргааш бүх кино театрууд дээр ороод нээлтийн үгээ хэлээд нэг тодорхой хэмжээний үйл явдлуудаа тэгэл ингээд ороо гараад явж байгаа. Яг хаа өргөө дээр болохоор одоо яг энэ IMAX дээр болохоор арай нэг олон хүн дутцсан байгаа. Тэрнээс биш бусдаар бол ялгаа авахгүй. Одоо маргаас ч гэсэн одоо Prime Cinema Next тэгээд Prime Zsel тэгээд Гигантин гэсэн кино театруудаар ороод явна уу. За би яг одоо яг YouTube-ээр одоо аюу бол нэг YouTube-ээр төгөлцсөн шүү дээ. Яг анх эхэлж байгаадаа бол яг цаад санаа нь бол олон жилийн дараа ингээд YouTuber гэдэг үг одоо ингээд Монголд хэрэгжээд тухайд намайг эхэлж яхад YouTuber гэдэг үг чинь Монголд тийм үг баг хилдэг хүн ч байхгүй. Тийм байсан. Тэгээ гадаадд болохоор айгүй тийм YouTube-руудтай дөнгөж төрөө явж исэн. Тэгээд Монголд бас энэ хиллэг ингээ орж ирээд хүмүүс ч гэсэн YouTube хийгээд ингээд гоё амьддаг болоосэй гэж тухайд айгүй бодож исэн. Тэгээд би ядаж өөрөө эхлээд үзэх хэрэгтэй байх гэж бодоод тэгэл ер нь эхэлж исэн да. Тийм. Гэхдээ нэвтрүүлэг шиг тийм нарийн зохиол бол байхгүй. Тэгээ ерхий нэг за эхлээд инх юм байна, дунд тавьд инх юм байна, төгсгөл хаваа инх юм байна гэд ерхий санаа гаргачаал тэгэл бус юмэн тэгэл яг нэг импресацаараа юугаар л тийм тэгэл явчихдаг шүү. Тиймэрхүү юм дээр бол яг дотроо ботцсон юмнууд бас байгаа. Тэгэхээр зэрэг одоо ч нэг айхтар яриад яг хуу тэгээд яг тухайн цаг үедээ хийгээд явангууд тэгэл тодорхой харагдах бах дөө. Тий. Тэрнээс ч одоо нэг өрсөлдөлч нэг ярих юм алгадаг одооч дахиж шарыг нэг хэсэгтэй кино байна. Гэхгүй хаа. Би ч өөрийгөө гол нь тэгээд дээрээс нь түрүү хэлсэн мэрэгжлийн жүжигчин биш. Тий. Тэгээд яг хуу тодорхой тохиолдолд хамарч ийсэн ороод би нэг 2-3 киноны хавьд гарч ирсэн. Энэ баг 4-р нь арга болчихоо. Тийм. Гэхдээ нэг анх удаа ингэж яг цөөхөн дүртэй киноны гол дүрд бол анх удаа тоглож байгаа.
Өмнө нь бол нэг олон дүртэй болохоор яг ингээд минут нь хуваагдаад ингээд гой хуваагаа авчдаг гэсэн бол энэ удаа бараг нэг 80-90% нь би гарч байгаа болохоор гол дүр гэж явж байгаа. Тэгэхээр бас надад айгүй тийм шинэлэглээ. Харин хэцүү байна уу? Туслах дүр мөр чинь гоё штэ ингээл очиод байж байгаа л тэгэл би нэг хальт орж гарчаал тэгэл бус үед нь өөр хүмүүс нэг жижиглээл тэр оронд нь ингээл зав чөлөөтэй байж байгаа л. Энэ болохоор яг бараг 80-90% дээр нь би гарч байгаа болохоор тэгээд надаас амар хамралтай. Би бас сайн байхгүй л болохгүй. Тийм болохоор айгүй хариуцлагатай юм байна. Цаашдаа бол одоо YouTube нэг хэсэгтээ хийгээл явах та. Болон би нөгөө яг YouTube хийхээсээ уйдах ч юм уу эсвэл тийм залхах тиймэрхүү юм бол ерөөсөй гарч ирэхгүй байгаа байхгүй. Одоо хүртэл би яг дөнгөж анх удаа эхэлж байгаа юм шиг л ингээл бичлэг хийх болгондоо айгүй гоё аз жаргал мэдрээ явж байгаа болохоор одоохондоо тийм болиг гэсэн юм бол байхгүй байна. Тэгээд миний яг үндсэн мэргэжил уг нь IT-ийн инженер гэдэг одоо ерхий одоо тийм анги төгссөн. Гэхдээ харамсалтай яг төгсснөөс хойш ерөөсөө мэргэжлэрээ ажиллаж үзээгүй. Тэгээд бас яг төгсгийнхөө даваан дээр энэ одоо YouTube-ийн юм эхлүүлсэн байсан болохоор тэр чигээр одоо ингэ явцсан. За баярлалаа. Тэгэхээр энэ хүртэл нь үзсэн хүмүүстээ бас баярлалаа. Ярилцлагыг дуусталсан гэдэг чинь бас нэлээд бас сонирхож үзэж байгаа хүмүүсийг хэлж байгаа. Тэгээ ямар ч байсан өнөөдөр одоо ингээм миний одоо гол дүрэнтэй болсон Аргал аймшиг гэдэг кино нээлттэй хийж байна. Яг өнөөдөр 24 оны Халлоуны баяр болж байна. Тэгээ Халлоуны баяр болж байгаа болохоор хүүхдүүд нэлээд их байна. Тэгээ ер нь ингээ анзаараад байхад цаг үе өөрчлөлтөд одоо Монголд Халлоуны буюу одоо аймшигын баярыг өөх тэмдэглэдэг болсон байна. Тэгээ тэрийг бас томчууд маань заримдаа ингээд өгөөсгээд ах шиг байна. Тэгээ одоо нэгэнт цаг үетэйгээ ингээд хамт хөл нийлүүлээд хүүхдүүдийнхээ одоо өсөлт мөрөөдлийг дагуу одоо ингээд хөл нийлүүлээд амьдрах хэрэгтэй болсон юм байна шүү. Тэгээд өнөөдөр тэрийг ялангуяа би өөрөө бас нэлээд мэдэрлээ. Гадар бол үнэхээр зах зээл амар юм. Ялангуяа нэг сурагчтай амралт болсон. Тэгээ дээрээс нь одоо ингээ хувраад явж байгаа, косплей болж байгаа хүүхдүүдийг харангуут айгүй тийм сэтгэл шингэсэн үнэртээд гоё санагдчихэв. За тэгээд хүмүүстээ баярлалаа.